Хавдрын эсрэг үндэсний аян 2025 Аранхангай аймагт. Нар хийсэн хаврын өглөө. Хавдрын эсрэг үндэсний аяны баг хамт олон болоод биднийг зорьсон газарт маань саадгүй хүргэх хурдан хүлгүүд хэдийн хавдар судлалын үндэсний төвийн гадаа бэлэн цуглжээ. Учир нь Монгол хүний нас баралтын 2 дахь том шалтгаан болоод байгаа хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд зөв мэдлэг мэдээлэл олгож, зорилттой түлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах үндэсний хэмжээний аянд Хаан банк сан, Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз сэтгэл санаа ажил үйлс нэгдээд 15 дахь хавартайгаан золгож байгаа нь. Монгол улсын гавьяат эмч доктор профессор Намхай Очрын Ням даваа агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж дурсгалын 6 татуулсны дараа хавдрын эсрэг үндэсний аяны багийнхан арын сайхан Хангай нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Дашрам сонирхуулахад Аранхангай аймаг нь хөдөө аж ахуй аялал жуулчлалд түлхүү хөгжсөн 90 гаруй мянган хүн амтай эртний түүх соёл шашны өлгийн нутаг бөгөөд тус аймагаас олон арван алдар суутан мэндэлсэн томоохон аймаг үлээ. Хавдар судлалын үндэсний төв Хаан банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран 15 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа хавдрын эсрэг үндэсний аян 2025 үйл ажиллагаа Аранхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн төв байранд эхний өдөр болж нээлтэнд хавдар судлалын үндэсний төвийн эмнэл зүй эрхэлсэндэд захирал хүрэл сүхээр ахлуулсан баг болон Хаан банкны төлөөлөл Аранхангай аймгийн засаг дарга Цэрэн Надмид болон албаны бусад хүмүүс орон нутгийн иргэд эдвэх санаачлагтай оролцлоо. Өчн бол Дэлхийд ч гэсэн Монгол улс ч гэсэн бас буухгүй байна. Усан улам нэгж зөвхөн 22 оны судалгаагаар 20 сая хүн хорт хавдраар өвдөж байна. 9.8 сая хүн тэр жилдээ бол нас орж ийн гэсэн мэдээлэлтэй байгаа. Зөвхөн Монгол улсын хувьд бол бас сүүлийн 4-5 жил 5,000 байсан бол 6,000, 7,000 юм уу 24 оны байдлаар 8,000 гарчлаа л да онцлогч чинь. Тэгээ 4,000 нас бараад байна гэхэлэр бас үзүүлэлт буухгүй байна гэсэн үг. Аранхангай аймгийн хувьд бол өвчлөл нас баралт бол бас улсын дунджаас бас дээгүүр байгаа. Зөвхөн бид нар бол энэ жилдээ Аранхангай аймгийг 25 онд бол Аранхангай Дорногов аймгийг сонгосон. За энийг бол бас Хаан банктайгаа ирсэн. Энэ жил Хаан банк нь аль аймагт явах болгоо бас гаргаж бид нар тэгээд тэр дагуу явсан. За Аранхангай аймаг бол үндсэндээ бол 800-аад хяналтанд байдаг хорт хавдартай гэдэг улсууд бүртгэлтэй хянагтааж явж байдаг. 800-аад хүн. За жилдээ 200 гаруй хүн шинээр онцлогдож байна. Тэрний 65-70 шахуун бас нас барж байна. За шинээр 100 гаруй хүн хяналт бүртгэл дээр ингээ бүртгэгдээд явж байгаа юм. За өвчлөлийн хувьд бол ходоод илгэний өвчлөл Аранхангайд бол дээгүүр өндөр байгаа. За энэ чиглэлээр бол бид нар бас төвлөрлийг сааруулах гэдэг үүднээс бас орчиж байгаа орон нутгийнхаа эмч нарыг чадварчуулж манай эмч нар 9 чиглэлээр ирлээ л дээ. Сайн дурын ажилтныг бэлтгэхэд Хаан банкныхаа ажилтныг хорт хавдраас яаж урьдчилан сэргийлэх үү? Энэ ажил дээр бас бид нар бэлтгэгч багш нар гэж бас бэлдтiin. Мэдээж энэ дээр бол бас манай үндэсний олон нийтийн телевиз маань бас хавдраас яаж урьдчилан сэргийлэх үү? Гэр бүлээ яаж хамгаалах үү гэд сурчлагын ажлууд хийж байна. Бид нар гол нь бас онлайн мэдээлэлхөөс гадна бас ажлын байран дээр бас сургалтууд явагдана. Эрсдэл бүлгийнхаа усуудыг олцсон үзүүлж байгаа баг тийм. Тэгэхээр бас үр дүнтэй байхаа л гэж бодож байна. 2024 оны жилийн эцсийн тайлангаар Аранхангай аймагт хорт хавдрын өвчлөлөө 231 шинэ тохиолдол бүртгэгдсэний 51.1% нь эрэгтэй, 48.9% нь эмэгтэй байна. Нийт шинээр бүртгэгдсэн хорт хавдраас элэг 26.8%, ходоод 16.5%, уушиг 9.5%, умын хүзүү 7.7%, улаан хоолой 5.2%, бөөр 15.2%. Нойр булчирхай 3.4%, хөх 2.6%, бүдүүн шулуун гэдэс 2.1%, бусад хорт хавдар 21%-ийг тус эзэлж байна гэсэн дүн мэдээ гарчээ. Өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 247.3 тохиолдол оногдож, улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. Нас баралтын түвшин 100 мянган хүн амд 138.1 тохиолдол оногдож, улсын дундажтай харьцуулахад ойролцоо үзүүлэлттэй байгаа юм. 2024 оны жилийн эцэст Аранхангай аймгийн хорт хавдрын хяналтанд нийт 867 хүн байгаагийн 41% нь эрэгтэй, 59% нь эмэгтэй хүн байна. Хяналтанд байгаа хүмүүсийн 35.4% нь 5 ба түүнээс дээш жил амьдарч байна.
Бид нар хамтран судлалын үндэсний төвтөө энэ хамтран аян иж гиснээс хойш бол хамтарч ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд бол хамтран аюулгүй архангаа гээд орон нутгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэрний хүрээнд өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлэг маань хавдрын бие даасан тасаг байгуулагдсан. За энэ тасаг дээр ажиллах эмч нарыг бүгдийг хамтран судлалын үндэсний төвдөрөө бид нар бас бэлдсэн байгаа. Зөвхөн иргэдэд эрт дэлгэрүүлэг явахаас гадна орон нутгийн эмнэлгүүдийн одоо тухайн тэр хавдрын чиглэлийн тусламж үйлчилгээний одоо сайжруулалт, туршлага хуваалцах ажил бас давхар явж гин гэсэн үг. Арангаа тохиолдож байгаа, бүртгэж байгаа хоёр хавдар тутмын нэг нь бол элэгний хавдар байдаг. За энэ утгаараа ч гэсэн бид нар бас элэгний эмэггүй архангаа гэж хөтөлбөр одоо 16 оноос хойш хэрэгжүүлээд одоо хүртэл үргэлжлээд явж байна. Ер нь бол элэгний вирусын халдваруудыг эрт үед нь одоо илрүүлээд вирусынхаа эмчилгээг хийх улмаар одоо вакцинжуулах, дархлаажуулах ажлыг явуулж байна. Тэгээд тэрнтэйгээ холбоотой элэгний хатууралд хүргэхгүй байх хяналтын эмчилгээнүүд явж байгаа. Хавдар судлалын үндэсний төвтөө бид нэр сүүлийн 5 жил одоо хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Энэ гэрээний хүрээнд бол эмчнараас сургах, одоо багаж чадахжуулах, үндсэн шин тасаг байгуулахад шаардлагатай технологиудыг хамтарч хэрэгжүүлэх, орон нутгшуулах ажлыг бол хийгээд ер нь бол төвлөрлийг бас сааруулж байгаа. Хавдар судлалын үндэсний төв рүү очиж байгаа төвлөрлийг сааруулж. За архангаа бол улсын хэмжээнд яг хүний папиллома вирусын эсрэг вакцины одоо хамралтаараа бол 1 номерт хамгийн өндөр хувьтай явж байгаа. Одоогийн байдлаар бол хамралтын хувь 54%-тай. Ер нь бол яг төлөвлөгөөт одоо товлолт орох ёстой хүүхдүүдийн 2 хүүхдийн нэг нь бол одоогийн байдлаар вакцина авсан байна. Вакцинжуулалтын ажиллагаа бол үргэлжилж байгаа. Энэ үеэр аяны багийнхан орон нутгийн удирдлагын төвшний уулзалтыг зохион байгуулж, хорт хавдрын тусламж үйлчилгээ, хорт хавдрын өвчлөл, нас баралтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөхөөс гадна цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Өнгөрсөн хугацаанд бид нар хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулад ажиллаж байгаа. Арангаа аймагт анх удаага бид нар бол нэгдсэн эмнэлэгтэй шинээр хавдрын дасгыг шинээр нээгж байгаа. За хавдрын дасаг маань одоо хавдрын бүх төрлийн эмчилгээ үзүүлэхээс гадна бис заслан эмчилгээг одоо бас хийж байгаа. Тэрд 15 жилийн хугацаанд хавдрын эсрэг үндэсний аяыг зохион байгуулсан бол Арангаа аймагт 5 удаа зохион байгуулсан. Тэгээд энэ 5 удаа зохион байгуулагдсан хамрагдсан ард иргэд маань одоо энэ хамрагт энэ зохион байгуулах болгонд бас давтан үзүүлж байгаа нь бол маш чухал байж байна. Зөвхөн одоо ослог онцлогоо хийхээс гадна эвч тусгай мэрэгжилтнүүд холбогдох хүмүүст одоо сургалтыг зохион байгуулж байгаа нь одоо маш чухал байна. Арангаа аймагт одоо нэг томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил одоо хийгдсэн нь бол 300 ортой том нэгдсэн эмнэлэг байгаа. Энэ одоо том нэгдсэн эмнэлэгт орсноор бид нар одоо хавдрын засгийг шинээр одоо нэг юм боломж бололцоо бас бүрдэж байгаа. За хоёрдугаарт хүн ардын бас эрүүл мэндийн чанар хүртээмжүүд одоо бас энэ хэмжээгээр нэмэгдэж байгаа гэж бид нар харж байгаа. Тэр эрүүл мэндийн салбарт бол бүх сумаас, бүх аймгийн нэгдсэн эмнэлэг бүх дасгаас эмч нарыг одоо бас ажил үүргийнх нь амжилтаар ирэмбэлж түүнийг одоо боловсролт уралдаан болгож зарлаж тодорхой хэмжээгээр урамшуулах энэ ажлуудыг өгсөн төлөө зохион байгуулсан. Энэ бол одоо бас хүний нөөцийг тогтоон барихад бол одоо бас нэг түлхэж болно гэж үзэж байгаа. Хүний нөөцийг одоо дутагдaltaй боловсон хүчнийг нөхөж сургах бэлтгэх ажлаар бол онцгой анхаарч байгаа. Мөн одоо хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр бид нар ажлын байран дээр сургалт маш чухал юм аа гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд ажиллаж исэн 160 ортой эмнэлгийг ангаахын сургууль болгосон. Тэгээд сургууль маань энэ жил байгуулагдаад аймгийн нэгдсэн эмнэлгээс 35 эмчтэй тэр сургуульд багшилж байгаа. За энэ дээр бид нар одоо эмч совилогч болон эмнэлгийн тусгай мэргэжлүүдэд бэлдэж авах. Тэгэхээр хангаан бүсийн совилгын сургууль эрдэм шинжилгээ сургалт үйлчлэгээний төв одоо Арангаа аймагт одоо аль босоор нэгж байгаа нь хүний нөөцийг одоо бэхжүүлэхэд бас нэлээд дөрвтэй хувь нэмэр оруулах гэдэг тарж байгаа. Арангаа аймагт хавдрын эсрэг үндэсний аян 2011, 2013, 2015, 2016 онуудад хэрэгжсэн бөгөөд аяны үеэр нийт 7769 хүн үзлэгт хамрагдаж, нийт үзэлгээс хорт хавдрын 32, хорт хавдрын с жигтэй тохиолдол 48 онцлогдсон тусламж үйлчилгээг цаг тухайд нь хүргэжээ. 2 өдрийн байдлаар аян маань үзлэг онцлогоо жигдрээд эхэлсэн байдал байна. Одоогийн байдлаар бол нийт иргэдийн маань 570 орчим хүн үзлэгт хамрагдаад үүнээс бол хавдрын өргөдөлний 23 хүн амрагдсан байна. Мөн сэржигтэй нэг 13 тохиолдол бүртгэгдээд байна. 2024 оны байдлаар Арангаа аймаг Умайн хүзөөний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт зорилт насны 5680 эмэгтэйг хамруулахаас 35.4% нь хамруулсан үзүүлэлттэй байна. Эрт илрүүлгээр Умайн хүзөөний хорт хавдар нэг онцлогдсон байна. 2024 оны Умайн хүзөөний хорт хавдрын эрт илрүүлгийн улсын дундаж 38.2% байгаа юм.
хөхний хор тавдрын боломжит эрт илрүүлэгт 16,092 эмэгтэйг хамруулжээ. Эрт илрүүлэг үзэлгээр хөхний хор тавдар нэг онцлогдсон байна. Хүмүд папиллома вирусын эсрэг вакциныг одоо манай Монгол улс одоо хийгээд эхэлчлээ. Энэ бол маш чухал. Энэ аюулт өвчин одоо хөгжилтэй орнуудад энэ вакцин үүсэж хэрэгжиж энэ урьдчилан сэргийлэлт хийгдэж ирснээрээ энэ аюулт өвчнөөс бүр урьдчилан сэргийлээд бүр 100% урьдчилан сэргийлсэн өвчлөлгүй болсон улс орнууд байна. Гэтэл манайх энэ дээр бас буруу ойлголттой байж болохгүй. Тийм учраас энэ вакцинд бол идэвхтэй хамрагдаж энэ аюулт өвчнөөс өвчлөхгүй байх, энэ аюулт өвчний вирусын халдвар авахгүй байх ёстой. Тийм учраас ерөөсөө идэвхтэй оролцох ёстой гэдгийг л би бол эмч хүний хувьд бол зөвлөхөр байна. Хавдрын эсрэг үндэсний аяны бас нэг зорилго нь орон нутгийн эмч, эрүүл мэндийн мэрэгжилтнүүдийг хор тавдрын эрт илрүүлэг оншилгоо, эмчилгээний чадварыг дээшлүүлэх, мөн хор тавдраас сэргийлэх хянах талаар олон нийтэд сурвалж сурталчилгаа хийх ур чадвар арга зүйг сайжруулах явдал байсан юм. За миний хувьд гэх юм бол яг энэ хаан банкны одоо хавдрын эсрэг аянд бол анх удаага оролцож байгаа юмж байгаа. Тэгээ үндэсний аянуудыг бол маш юм цар хүрээ өндөртэй. Дээр нь гэх юм бол одоо эрт илрүүлэг онцлогоог тухайн одоо иргэдийн яг амьдарч байгаа орчинд нь онцлж байгаа учраас бас маш их давуу талтай юм үйл ажиллагаа болж ийн гэж харж байна. Тийм ч учраас бас энэ жилийн одоо энэ аянд бол оролцож байгаа. Тэгээ Архангай аймгийн хувьд гэх юм бол яг миний чиглэл буюу хотод болон бүдүүн шулуун эзний өвчлөлөөр бол усын дунджаас дээгүүр ордог тийм аймаг байгаа. Тийм учраас Архангай аймгийн ард иргэдэд бол зайлшгүй одоо энэ чиглэлийн бол эрт илрүүлэг онцлогооны асуудал бол маш чухал байна. Өдөрт бол дунджаар одоо миний хувьд гэх юм бол нэг 60-аас 70 орчим иргэдийг бол үзэж байна. Тэгээ энэ дотор бол хуучин мэс засалд орсон хүчнүүд хяналтын журмаар ирж байна. Дээр нь одоо эрт илрүүлэг онцлогоонд ороод оншоо улам тодруулах, за эсвэл огт одоо шинжилгээнд орж байгааг одоо иргэд маш их ирж байна л да. Тэгээ бид нар бол одоо 2 оны үеэр бол одоо миний хувьд гэх юм бол 2-оос 3 одоо энэ сэжтэй тохиолдлыг бүртгээд тухайн өвчтнүүдэд бас оншин тодруулах зорилгоор нэмэлт шинжилгээ хийгээд бол явж байна. Архангай аймагт хор тавдрын тусламж үйлчилгээнд бие даасан хавдрын тасгийг 2023 онд нээн ажиллуулж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хор тавдрын тусламж үйлчилгээг стационар болон амбулатороор ард иргэдэд үзүүлж байна. За 2024 онд Архангай аймагт 300 ортой шинэ эмнэлэг нэгсэнтэй холбогдуулан дасаг нэгжид зохион байгуулалтыг хийлээ. Тэгээд хавдрын бас дасгийг шинээр зохион байгуулж 15 ортоогоор зохион байгуулсан. Онцлогооны дасгийг бас тусад нь гаргаж хавдрын эрт илрүүлгийн үзлэг, онцлогоо эдрийг бас өргөдөхийн тулд хавдрын онцлогооны дасгийг бол тусад нь гаргаж ажиллаа. Ингээд ард иргэдтэй очир дугааргүй, чирэгдэлгүй үйлчлэгөө авах өрн боломжийг хангаж өгсөн. Хавдрын хийм эмчилгээний 2 эмч, 3 эмчийг бэлдсэн. Мэслийн эмч нэгийг бэлдлээ. Эмч нар бэлтгэсэнтэй холбоотойгоор хавдрыг бид нар илрүүлж оншилчаад мэслийнхаа эмчилгээг хийх, үргэлжлүүлээд хийм эмчилгээгээ хийх ийм нөхцөл болцоогоор хангагдсан. Компьютер томографийн хувьд бол шинээр суурилагдсан компьютер томографи ажиллаж байгаа. Дээрээс нь хавдрын эмчтэн байна сурсан. Одоо нэмээд мэслийн хавдрын эмчийг бас ходоод нойр учрахай хаалга мэслийн эмчийг бол бэлтгэх шаардлагатай байгаа. Дээрээс нь ангиографи аппарат нэн шаардлагатай байна. Өөрөөр бас эмчилгээ хийх, хавдрын эсрэг эмчилгээ хийх, хавдрын бай эмчилгээ хийх эмч эдгээр бол хэрэгтэй байгаа. Нэмээд нэг 2 эмч сургах бололтой байгаа. Хавдрын бас өвчлөлт бид нар гол нөлөө үзүүлж байгаа асуудал бол энэ агаарын бохирдлын асуудал сүүлийн 4-5 жилд бол маш их болсон. Яг Улаанбаатар хоттой адилхан агаарын бохирдолтой болсон юм байна. Тэрээс нөхөн амын бас хооллолтой холбоотой. Энэ болохоор халуун ногоо, бэлэн гоймон гэдэг хавдарт нөлөөлөх юм шалтгаанууд болж байгаа. Тэр хүнсний аюулгүй байдал бас жоохон аюулгүй талдаа бас байгаа учраас энэ хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа гэж бид нар бас үзэж байгаа. Үүндээ бол элэг цэсний хавдар, ходоодны хавдар, улаан хоолой хавдар гэд уушгины хавдрууд бол ингээд цоглох байр суурийг эзэлж байна. Манай Архангай аймгийн хувьд бол энэ удаад Архангай аймагт ерөнхий мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, элэг цэсний мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ, дуран, эмгэг судлаач зэрэг эмч нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллалаа. Архангай аймгийн одоо бас яг хавдрын өвчлөл бол бас улсын дундаж орчим байдаг. Харьцангуй бас илрүүлэх сайтай юм аймаг байна. Гэхдээ бид хэд бол одоо 2 хоног ажиллахад ер нь бол нэг нийт
510 орчим хүмүүс үзчихэд байж гин. Үүнээс бол нэг 10 орчим шинэ хавдрын бас с жигтэй тохиолдол ингээд илрүүлчихсэн. Одоо дараачийн наривчлсан шинжилгээнүүд төлөвлөгдөөд хийгдэх өдрөө төвлөөд ингээд явж байна. Одоо аймагуудын эмчнэр маань голдуу бас онцлогооны эмчнэр маань залуу эмчнэрээр ингээд бага бүрдүүлсэн байгаа. Энэ дээр нь бол яг нарийн мэрэгжлийн чиглэлээр одоо хавдрын тусламж үйлчилгээний үед бол онцлогоо шинжилгээ хийж явах процедур, за дээрэс нь аргачлалын талаар ингээд ямар онцлогоо ийм үед ямар байх вэ гэдэг ярилцах. Тэгээд тухайн ажлын байран дээр сургалт хийж байгаа нь бол энэ эмчнэрт маань маш их өгөөжтэй эргээд хоорондоо холбоо үүсдэг. Эргээд энийгээр ингээд хоорондоо ярилцаад ингээд хүнийхээ асуудлыг шийдчих юм боломжийг бас давхар өгч байгаа. Энийгээр бол бидний хийж байгаа энэ аян ажил маань бас илүү одоо давуу талтай. Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэрэгжлийн эмчнэр орон нутгийн эмч нартай хамтран үзлэг мэс засал хийх зэргээр ажлын байранд дагалдан сургалт явууллаа. Мөн зөнхлөн тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оншилгоо эмчилгээ сэдвүүтэй багц сургалт болон ажлын байрны чадварчуулах сургалт зохион байгуулахад нийт 85 эмч эмнэлгийн мэрэгжилтэн оролцлоо. Иргэд эрүүл мэндийн хамгаалах, эрт илрүүлгийн талаар мэдээлэл түгээх зорилгоор сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулж нийт 30 сайн дурын идэвхтэн сургалтанд хамрагдлаа. Аранхангай аймагт 5 дахь удаахан зохион байгуулж байгаа аяны хүрээнд нийт 1538 хүнд үзлэг оншилгоо хийснээс хорт хавдрын 5 тохиолдол шинээр бүртгэгдэж 37 с жигтэй тохиолдлыг илрүүлэн хянаж байна. Аяны үргэлжлэх хугацаанд 3 мэс заслын хагалгааг орон нутгийн эмнэлэгт амжилттай хийснээс Илэгний 2, ходоодны 1 мэс заслын хагалгааг тус хийжээ. Мөн 227 хоргүй хавдрыг оншилж, хяналтын үзлэг 183-ыг хийжээ. Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд бол хаамаг сангаараа дамжуулаад ард иргэд рүү чиглэсэн, тэр дотроо эрүүл мэнд рүү чиглэсэн олон төс төлбөрүүдийг хэрэгжүүлдэг. За үүний нэг нь бол 15 жилийн турш хэрэгжүүлсэн хавдрын эсрэг үндэсний аян юм аа. За өнөөдрийн хувьд бол манай Аранхай аймаг хавдрын эсрэг үндэсний аяныг бол Монголын үндэсний олон нийтийн араатаа телевиз, за хавдар судлалын үндэсний төв хаамаг сан хамтран 5 дахь жилээ зохион байгуулж байна. За манай Аранхай аймгийн хувьд бол бас хавдар судлалаараа бас нөгөө дундаас дээгүүр төвшөний одоо тоо мэдээлэлтэй байдаг учраас эрт илрүүлж, эмчилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авж байгаа нь бол Аранхай аймгийн нийт иргэдийн хувьд бол бас эрүүл мэндэд нь бол маш том хөрөнгө оруулалт болж өгч байна. Өнөөдөр бол одоо бас ард иргэдийн хот руу очиж үзүүлэх ажил зав чөлөөний хувьд, санхүү боломжийн хувьд бол бас хомс байгаа. Тэгэхээр ингээд яг аймаг дээр нэрээ сумаасаа зохион байгуулалтайгаар сумын удирдлагуудын дээр үзүүлэхэд нэн шаардлагатай хүмүүстэй бол нааш цааш ирэх унааны асуудлыг, за манай эмнэлэг бол бас бүх нөгөө эмнэлгийн байр савны асуудлыг, за бусад зохион байгуулалтын асуудлыг бол манай аймгийн засаг даргын тамгын газраас ингээд зохион байгуулж өгч байгаа нь бол одоо ард иргэдийн эрүүл мэнд рүү альва нөгөө үйлчлэгээ бол маш ойрхон хажууд нь байгааг бол ингээд илтгэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Хаан банкны санхүүжилтээр энэхүү аяны хүрээнд 136 мянга гаруй үзлэг хийж, зөвхөн хортой хавдрын тохиолдол 680-ыг илрүүлэн нийт 1.1 тэрбум гаруй төгрөг зарцуулсан нь эрүүл мэндийн салбарт хувийн хвшлээс оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсны дээр мэрэгжлийн байгууллага хувийн хвшлийн сайн түншлэлээр нийгэмд бодиттой өөрчлөлт авчирсан сайн жишээ болж байна. Аранхай аймгийн хувьд бол иргэд бол маш идэвхтэй оролцож байна. Энэ жилийн хувьд бол 2 аймагт хэрэгжээд одоо 2 дахь аймагт амжилттай хэрэгжиж явна. Цаашд бол ер нь алслагдсан аймагуудад бол хүсэлт их гаргадаг. Одоо бидгүй гэдэг одоо юу яаж хот орн руу явж онцлогоонд хамрагдахаас илүү газар дээр нь ингээд амжилттай маш таашаалтай байна гэж үздэг. Хүн амын дунд хорт хавдрын өвчлөл жилээс жилд эрс нэмэгдэж байгаа нь дэлхийн нийтийн төдийгүй Монгол улсын иргэдийн эрүүл мэндэд аюулын харангад илдээд байна. Манай улсын хувьд ч өнгөрсөн 2024 онд хорт хавдрын 8169 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 925-аар нэмэгдсэн харамсалтай дүн мэдээ байна. Аюулын харангад илдсэн энэ өвчнөөс урьдчилан сэргийлж болдгийг эрт оншилж илрүүлбэл бүрэн идэрэх боломжтой гэдгийг Хаан банк сангаас санхүүжүүлж хавдар судлалын үндэсний төв Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлдэг хавдрын эсрэг үндэсний аяны ач холбогдол үр дүн харуулах үзье.